Hello. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр тэгэхээр нэг хуран дээрээ гэлэн бодолт хийгээд нөгөө хуран дээрээ дизайн хийнэ. Гэхдээ энэ хоёр маань тусдаа орох юм шүү. За эхлээд нэг хуран дээрээ энгийн бодолт хийгээд тэгж та нарт харуулад тэгээд дараагийнхаа бичлэгэн дээр нэг хуран дээр нь жоохон төстэй гэхдээ арай онцгой дизайн хийх гэж үздэцгээе. За. Тэгэхээр миний сонгосон өнгө болохоор энэ өнгө байна. За энийг йогурт нэйлээс авсан. Нэ. За энийг Sonail Shop-аас авсан. Йогурт гэд брендийн энэ 40 гэдэг өнгө байна. Энэ буруу хэлсэн. Тэгээ ийм гоё харагддаг. Тэгээ яг хумсан дээрээ ингээд нөгөө 2 удаа apply хийсний дараа энэ маань яаж харагддаг вэ гэхээр ийм хар хүрэн, бор хүрэн, улаан хүрэн юм шиг нэлээд бараа нэг тийм өнгө гарч ирдэг байхгүй юу. Тэгээ би энэ өнгөнд амар дуртай. За тэгэхээр нэг хумсан дээрээ за энэ дээр ч юм уу бодчих шууд ингийн. За энэ хумсан дээр шууд ингийн бодолт хийж үзүүлье. За явлаа. Яг би таадыг битээ инг гэдэг. Гэхдээ яг нэг энээс хойшоогоо л ингэчих болно. За яа. Тэрнээс цаашаага ингэдэх хэрэггүй л гэж хэлээд байгаа юм. За тэгэхээр за ингээд бодож байгаач одоо голоосоо түлхэн шууд түлхэн түлхээд бүр тэр мах хүртлээ. Тэг хүлээн. Тэгээ татна. Дахиад түлхэн мах хүртлээ. Хүлээн татна. За нөгөө талаа түлхлээ татлаа. Нэг давхар гарал тэрний юм сайн байгааз. Тандаж шүү. За ингээд иймэрхүү байдалтай харагдаж байна. За хоёр дахь давхаргын маань лак бүгдээрээ гоё биерээрээ хойш нь татаад өгөх болохоор ийм биерээр бүр илүү гоё цаашаа орж өгнө. Одоо тэр ингээ хойш харах юм бол ийм зай байгаад байгаас тэ хараа. Тэр зайг бүгдээрээ битүүлнэ. Энэ зайг. Тэгэхээр одоо амар тааш нэгээ 60-70 секунд хатагаадах юм. За. Одоо хоёр дахь давхар явлаа. Ингээд түлхэж өгөөд хай чинь хоёр талаас яг адилхан харагдаад түлхэж өгөөд үлээгээд татаад энэ бас би арай дэндүү татчихв. Камера. За одоо бүгдээрээ яах вэ гэхээр нэг иймэрхүү хэлбэртэй багсыг би ашиглах гэж байна. Энэ болохоор нэг биетэй агааз. Биетэй болохоор бас дайггүй надад таалагдаад байгаа. Ийм биегүй бүр ийм нарийнхан ямиг болохоор би ийм лайн зурлагыг ашигладаг. Түүнээс биш бас өтгөн бодог, өтгөн гээлийг нь бол дийлдэггүй гоё явуулж өгдөг. За энэ Stolix Pro-гийн энэ 01 гэдэг энэ бас болдог заяа. Гэхдээ яг өнөөдөр би зүгээр энийг ашиглая гэж бодож байна. За тэгэхээр будгаа жоохон эндээ аваад эхний ээлжинд хоёр талаа ингээд одоо энэ эрхийн уруугаараа жоохон ингэж эрхийн уруугаараа энийг ингээд гоё татаад өгнө. Ингээд хараа. Энийг ингээд татаад өгнө. Тэгээд ер нь хоёр хажуугаа эхлээд будцсан битүүлсэн зүгээр байдаг. Тэгээ хамгийн сүүлд юуруу гарах хэрэгтэй. Хойтол руу гарах хэрэгтэй. За энийг болохоор энэ хуруугаараа ингээд татаад өгнө. Энэ хуруугаараа би татаад шүү. Энэ махагаа ингээд. Тэгээ хамгийн сүүлд хойтлоо явахгүй бол хоёр хажуугаа будаж хооронд чинь хамгийн чухал нөгөө хойтлын хэсэг уурсчих вэ гэж
гэсэн үднэс хоёр талаа ихлэ ингээд битүүлчихэж байгаа байхгүй юу? Одоо хойтлоо явъя. Бас эрхээ ураагаар ингээд хараад татаад энэ зайг нь ингэж гаргаж өгнө. Тэгээд багсаараа явна. За тэгээ энэ хойшоогоо бас дахиад сайн татаж өгнө. Түлхэс хийгээд нэлээд сайн татвал тийм дахиад жоохон зай харагдаад байгаа байхгүй. За иймэрхүү. Лед гэрлэндээ 80-90 секунд татаацсан байгаа. За тэгэхээр энэ өнгөө ингээ зүгээр өнгөрөхгүйгээр би Тэмүгээс нэг ийм cat eye-будыг авч ирсэн байхгүй юу? Тэгээд энийг хэрглэж үзээгүй. Гэтэ өнгө нь бол таалагдсан. Ногоон хэрнээ ягаа одоо нэг ийм watermelon pigment-ийг гаргаж ирээд ирсэн нэг тренд рил яваад ирсэн болохоор би энийг авч ирсэн байхгүй юу? Тэр бүгдээрээ энийг туршиж үзье. Зүгээр хайж байгаа. Yes. Яг энэ өнгөө сайхан аваад та нэмээд явлаа. Шууд голтно. За энийг гоёугаар явуулъя. Оо. Тэгтээ энэ айгу муу энэ болоогүй. Гиснээс надад түрүү жил хийжсэн нэг юм Валентины ID санаатай гоё дизайн хийсэн видео байдаг штэ. Тэрийг та хэд бань үзчихсэн үү? За одоо жишээ нь би та хэдэд тальт харуулах юм. Энэ хараа ингээ идэвхжүүлсэн байна штэ. Сая соронзоороо татаад ингээд За сая ингээд соронзоороо татаад идэвхжүүлсэн байгаа нь ингэж харагдаж байна. Тэрэн дээр миний нөгөө түрүү жил та нарт үзүүлж исэн энэ маань яг ингээ энэ хэвээрээ байгаад байгаа заяа. Одоо энийг харуулъя. Ямар ч соронзон дээр ингээ наачж болно. Тэгээ холоос сайхан дээрс нь дараад тавихаар яах нь вэ? Voila. Хараа ингээ зүрх гарч ирдэг. Энэ арай бүр их байна уу? Окей. Жохон нарийнхан болгоё. Зүрх бол ийм амархан байдаг шүү. Тэгэхээр энэний тухай бичлэг бол өмнөх жилийн маань Валентины санаа манаач үлээ нэг тийг бичсэн байгаа. Тэр бичлэгэн дээр байгаа шүү за. Та хэд минь тэндээсээ соронзоо яаж ашиглах талаар мэдээллийг авч болно. Миний өмнө хийжсэн бичлэгнүүд ер нь айгу хөөрхөн юм билээ шүү дээ. Би бас хаяада үздэг. Алдаа дутагдал байна уу? Гэт хаяада үздэхгүй байхаараа. За тэгэхээр одоо энийг сая би тальт нэг рекламны пауз үзүүлчлээ. Одоо буцаад гол нь соронзыг яаж гоё ашиглахын тулд идэвхжүүлэх нь л чухал. Хоёр талаа. За тэгээд энэгээрээ сайхан эргүүлээд өгч. За хараа. Ийм гоё харагдаж шин. Ингээл болоо. Одоо энийг хатаагаал топо тавиал болоо. Yes. Нөгөө нэг хумсныхаа дизайн хийх хэсгээ та хэдэд
харуулна гэдээсэн тэгээ Марта тэр чигээр будцсан. За бичлэг хийхгүй зүгээр эхний будалтайхаа бичлэгийг дуусгачаа санаа амраад л ингэ явцсан. Гэхдээ яг миний дизайны бичлэг хийж дуусахгүй. Тэгээ та хэдтэй бичлэгээ хийсээр авах болохоор don't worry. Okay. Ер нь л нэг иймэрхүү болсон байна хартаа. Ингэж гоё тулгасан байгаа тэр хайтыг. Yes. Геймер болсон. Тэгтээ бичлэгээ үзсэнд баярлалаа. Би охиныхоо өрөөнд байна. Манай охины crush энэ цагаан үстэй. Хин гэдэг нь мэдгүй байна. Гэтэ энэ цагаан үстэй. За бай.